ордонд болж байгаа эдийн засгийн чуулганаас бид та бүхэнд видео ярилцлагыг хүргэсээр байгаа. За бид дараагийн ярилцлагыг UFC Group-ийн ерөнхийлөгч Улаанбаатарын хулгайны гүйцэтгэх захирал амар төвшөнтэй хийхээр ураад байна. Тэгэхээр та бол өчтөрийн дэлхийн хэмт болсон чадварлаг цомхон төр гэдэг салбар хуралдаанд оролцсон байгаа шүү дээ. Тэгэхээр арчсан болон Монгол Ардын намын одоо нэр нөлөө бүхий гишүүд бол зэрэгцэд суугаад энэ чадварлаг цомхон төрийг яаж бий болгох юм бэ гэдгийг ярилцлаа. Бас нэлээд ширүүхэн салбар хуралдаан болж өнгөрлөө. Тэгэхээр эхлээд салбар хуралдааны мэдээлэл өгөх үү? Эдийн засгийн форумын сэдвийг одоо бид бүгд мэдж байгаа. Бид 25 жил ямар замналаар яваад ирж байна. Өнөөдөр яг ямар нөхцөл байдалтай тулгараад байна. Цаашаа бидний одоо засах салбар гарцсан юм бэ гэдэг сэдвийг мэдж байгаа. За энэ хүрээнд энэ төрийн ер нь өнөөгийн нөхцөл байдлыг авч хилцэх зүйтэй юм а гэдгийг бол анханаас нь ярьж энэ сэдвийг энэ хэлцээг оруулж ирсэн юм байна. Өнөөдөр хөдөлмөрийн насны нийт ажиллах хүчний тийм ээ ажлын байрны Монгол байгаа ажлын байрны 10 гаруй хувийг төрийн одоо хоромтоо төрийн ажлын байр эзэлж штеп. Төр өөрөө маш том байна. Төр сүүлийн жилүүдэд маш олон төрлийн бизнесийг хийж эхэлж байна. Төр хувийн хвшлийг өрсөлдөд эхэлсэн. Тэгэхээр хувийн хвшлэл төртөө өрсөлдөн гэдэг бол энэ өөрөө бүхэл талаараа шудраг ус тийм нөхцөл байдал бий болно л доо. Дээрэс нь иргэдийн одоо тэр нэг шудраг ус нөхцөл байдалтай холбоотой иргэдийн бүхэл маш өндөр. Бүхэлдээ одоо үгүй бизнес хийх, ажиллах, амьдрах орчин өөрөө тийм хязгаарлалт чөлөөтэй биш байна. Өрсөлдөөн шудраг ус байна гэж үзэж байна. Энэ асуудлыг хөндий гэж оролцсон. Ер нь бол бидний сонгосон арчсан төрийн одоо суур зарчимч өөрөө юу гэхээр хамгийн одоо бага оролцоотой хамгийн бага зохицуулалттай төрийн тухай ойлголт шүү дээ. Ийм л хамгийн бага оролцоотой байх юм бол энэ хамгийн сайн төр гэдэг сонгодог онлын үндсэн дээр өнөөдөр бид яг бидний хийсэн сонголт маань юу болчих вэ гэдэг байсан. За Батүл дарга одоо Баабур гойдрын яриад өчтөр хүмүүс сонссон баг. Ерөөсө бидний хийсэн зүйл өнөөдөр буруу тишиг явчихжээ. Буруу тишиг бүр хэд буруу тишиг явчихсан. Буцаа төр маш данхар болсон байна. Энэ данхар байдлын буцаа төр өөрөө нөгөө зөв хүчтэй биш их буруу хүчээ буруу зүйлээр ашиглаж хэлсэн байна. Хувийн хвшлэрүүгээ ард хэрэгтэрүүгээ ашиглаж хэлсэн байна. Энийг одоо бид зас залуулах хэрэгтэй юм байна асуудал хөндлөлтөө. Ерөөсө хамгийн одоо сайн жишээнүүд бол гадны маш олон улсад байдаг. За эндээс өнөөдөр авч хэрэгжүүлж чадж байгаа нь жишээлх юм бол нийслэлийн нөгөө төрийн үйлчлэг иргэдэд ортох асуудал. Батүл дарга өчтөр хөндөж яллаа шүү дээ. Төр бол ер нь татвараа авч яах гэдэг нь аль хэдийн иргэдээсээ тэр хураамжууд үйлчлэгээр хөлсөг авсан гэсэн. Тэгэхээр төр өөрөөсөө сонгодог утга нь иргэдтэй үйлчлэх гэсэн. Аяг учраас хотын бүх үйлчлэгийг төрийн үйлчлэгийг бид супермаркетын зарчмаар лангуун дээр гаргаад тавьчлаа. Дүнжин гараад очиод та бүхэн асуудлаа хин нэг албан тушаалтны хүлээхгүй. Яг дэлгүүрийн лангуунаас бараагаа сонгоод авч байгаа шиг очиод өөрийнхөө хэрэгцээтэй үйлчлэгийг аваа гэдэг зарчим өчтөр ярьлаа шүү дээ. Энэ бол өөрөө маш зөв зөвтэй алхам болж чадчих. Ерөөсөө төрийн үндсэн үүрэг юу юм бэ гэдэг өөр суур асуудлаа уцаа ярих юм бол үндсэн үед байгаа иргэдийнхээ аюулгүй сурч боловс ирэх байх харилцан эрхийг хамгаалах гэсэн үндсэн цог хэдүүр байгаа шүү дээ. Энийг л энэ үйлчлэгийг л хамгийн төлбөрөөр уушин тогтмож авах хэрэгтэй. Гадаад батлан хамгаалах, дотоод аюулгүй байх тийм ээ. Бусад одоо тэр янз бүрийн одоо ашиг орлого олох гэдэг ч юм уу, үйл ажиллагаа явуулах гэдэг ч юм уу. Эсвэл одоо бизнесийнхний өмнөөс одоо ямар нэгэн байдлаар бизнесийг хийж өгөө, тэдэд ажлын байр бий болох гэдэг ч юм уу. Ийм өөрийн хүлээсэн үндсүүдээр одоо олгодоогүй бусад эрхийг төр өөр дээр авах нь зөвхөн юм байна. Тэгэхээр яагаад ийм байдал бий болоод байгаа юм бэ гэсэн нэлийн задлж хэлсэн. Ерөөсөө 92-3 оны үед Жасрууган засгийн газар байхад бид бүх шинжилгээг одоо мэргэжлийн хүмүүс хийлгүүлсэн байдаг юм билээ л дээ. Ерөөсөө Монголын одоо хүн Монголын засаг захиргаа хичнээн ямтай хичнээн одоо агентлагтай байх нь зохистой юм байна гэдэг. Удирдлагын зохистой харьцаа шинжилгээ хийгээд ерөөсөө 9 ям зөний 70 эд агентлаг байхад Монголын одоо төрөл хамгийн одоо цомхон бөгөөд зөв үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм байна гэдэг зөвлөлтийг гаргаад энийг их сайхны засгийн газар хэрэгжүүлж эхлээд дараа нь ерөнхийдөө одоо инх баярын засгийн газрын одоо маш олон болгоод дээрээс нь дэд сайдууд тэгээд төр өөрөө данхааж эхлэх суурийг тавьсан. За энэс хойш ерөөсө сонгуулиас сонгуул дээрээс нь засаг солиодох процесс бүхэнд төр өөрөө томроод илүү их одоо үгүй яам тамгын газар бий болгоод агентлыг болгоод ирсэн байх юм. Тэгэхээр энэ өөрөө ер нь манад
буруу яваад ирсэн юм байна. Энийг одоо бид засах хэрэгтэй байна гэдэг төчтний уралдаанд оролцсон. Одоо хоёр гол намын одоо чухал одоо ихний бүгд хэлшүүлсэн салбартай. Тэгэхээр бид энийг нэг яралтай хийж байж ерөөсө төрийн оролцоо байгууллагын буцаа бизнесийн орон зайд хэлнэ гэсэн үг шүү дээ. Бизнесийн орон зай чөлөөтэй болно гэдэг нь буцаад энэ нийгмийн баялагийг бий болгож байгаа хувийн эрхлэлтний одоо ажил одоо үүдний хийх эрхчлөө бүхэн чөлөөтэй болно. Буцаад тэдний ажил үйлс чөлөөтэй болоод ирэх юм шудраг өсөлтийн явахаар зах зээл хөгжин, ажлын байр нэмэгдэнэ, иргэд ажилтаа орлоготой байхын суурь нөхцөл ерөөсөө тэнд бүрдэх юм байна. Бүгд төлөвшүүлсэн. Тэгээд бизнесийн форумын одоо зохион байгуулагчдын зүгээс за одоо үнэхээр ингээд хоёр намын гол хүмүүсийг ингэж зөв гэдгийг дэмжиж байгаа юм бол яралтай одоо төрийг хамгийн байж оновчтой цомхон хэлбэрлүү оруулах нь зөв гэж бодож байгаа юм бол одоо энийг ажил олох талаас тийм хөлчлөх мөрийн хөдөлгөөнтэй оруулах талаар анхаарч ажиллах хүсэж байгаа. Та Улаанбаатарын худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар ажилладаг энэ байгууллага байгуулагдаад 2 жилийн хугацаа өнгөрчлөө. Бас л нэг лобби бүлэг байгуулагдаж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр танхимын гол зорилго нь юу юм? Та бүхэн одоо бизнес манай MCS АПУ, танах UFC гэдэг бүхий л аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдлагын түвшний хүмүүс нэгдлээ. Яг эдийн засагт ямар өөрчлөлт шинжилгээ авчрах гэж та бүхэн нэгдэв? Ерөөсөө төрөний сэдвтэй бас хөндөгдчихлээ юм л да. Төр бидэнтэй ерөөсөө зэрэгцээ бизнес хийдэг боллоо. Бидэнтэй өсөлтөг боллоо. Дээрэс нь төрөл бүрийн одоо хууль болон хууль бус дарамжуулалтыг ихээр үзүүлдэг боллоо тийм ээ. Энэ бүгдээс бизнесийн орчноо хамгаалах хэрэгтэй. За ер нь цаашдаа зөв ойлголцоод зөв хөгжүүл хамтарч хөгжүүлэх хэрэгтэй. Бизнесийн орчин сайжирч бизнесийн орчин хөгжих гэдэг чинь дотоодын буюу гадны болон дотоодын айл ал хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Буцаад энэ чинь нэг ажлын байрыг бий болох асуудал шүү дээ. Тийм болохоор энэ үндсэн зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд нэгдэж хотын худалдааны танхим байгуулсан. За үндсэн зорилго бол ерөөсөө Улаанбаатар хотыг хамгийн бизнес эрхлэлд таатай одоо иргэдэн амьдрахад таатай ая тухтай хот болгоё гэж зорилгоо дэвшүүлж байгаа. За өнөөдрийн та бүхэн хотын бүх асуудлыг мэдчихэж хэлэлцдэг. Энэ утаа хөрсний бүх хөдөлгөөн дээрээс нийтийн төлөвлөрөн тэгэл одоо бусад ажлын байр үйлчлэгээний чанар стандарт гэсэн аюулгүй гэдэг чинь маш олон зүйл байна шүү дээ. Энийг л дэлхийн бидний одоо хүрээд байгаа өсөж байгаа тэр жишгт хүргэхийг л зорж байгаа. Ингээм бол бид бизнесийн орчноос сайжруулж хоттойгоо хамтарч тэр томоохон хөрөнгө оруулалтуудыг нийлж хийж байж энэ асуудлыг шийднэ. Энэ утгаараа хотын хөгжлийн корпорац гэж байгуулж байгаа. Хамтраад байгуулж байгаа хотын хөгжлийн корпорац. Энэ хөгжлийн корпорацаар дамжаад томоохон нийгмийн асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтуудыг гаднаас татаж хамтарч хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. За дээрэс нь бизнесийн орчныг хамгаалахтай холбоотой Улаанбаатар хотын арбитрийг байгуулсан. За өнөөдрөөс өчигдөр Батүл дарга бас албаасаа дахиад зарласан шүү дээ. Хотын бүх хоттой худалдаа авалт гэрээ хэлцэх юм нийслэлийн арбитраар дамжих юм шүү. Ингэж бизнесийн өөрийнхөө их ашиг одоо төрийн өмнө хамгаалах тийм боломжоор хангагдж байгаа маа гэдэг. Нийгмийн маш олон тийм санаачлалууд хэрэгжиж байгаа. Тасаа дарамт шахалт гэдэг дурдлаа шүү дээ. Яг бодит жишээ хэлэхгүй юу? Яг тухайлбал өнөөдөр бүр бидний нүдэнд хамгийн тод байгаа за татварын асуудлууд байна. За яг сая ингээд татварын хөшөөлөл бол байгаа энэ асуудал одоо гарцсангүй хэсэг хугацаанд намжлаа тийм. За энэний дараа мэрэгжлийн хэл гайлын асуудал байдаг тийм. За том зургаараа бол өнөөдөр уул уурхад тулгараад байгаа асуудал. Хувийн компани гадны хөрөнгө оруулалт авчруулж ирээд одоо тийм ээ өөрийнхөө хөрөнгөний нэмээд томоохон дэвтгдсэн бүтээн байгуулалт хийхээр болоход тэр одоо үүдээ байгуулсан гэрээлсдийн төр өөрөө шууд нэг өдөр цуцлаад өөрсдөө хийхээр болоод за энэ ажлаа нураагаа ачдаг юм. Энээс болоод нэгдүгээр гадны хөрөнгө оруулагчтай хохирооч. Хоёрдугаар тэр хэрвээ дэвтгдсэн асуудал хийгдсэн байсан бол энэ бол өнөөдөр юм хүнд байдал болохгүйсэн шүү дээ. Өнөөдөр нэг тонн магадгүй $20 төвлөрж байгаа бүтээгдэхүүн хэрвээ энэ хүмүүс амт тавьчихсан бол $4-5 ороод ирэх болсон гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр эндээс бидний алдсан боломжийн өртөг миний тооцоогоор бид сүүлийн 4 жилд нэг 80 гаруй сая тонн нүс гаргасан гэж бодоход бараг $1.5 тэрбум бид хэмнэлт хийж болох байсан юм алдсан байгаа юм. Энэ буцаадын төрийн буруу дарамт шахалт нь хувийн хвшлийг ингэж үйл ажиллагааг зогсоосноор боомсноор буцаад нийгэм өөрөө ямар том хэмжээний хохирол боломжийг алддаг юм бэ гэдэг хамгийн том зөв зургийн үнэ шүү дээ. Тийм та үндэс
үндэсний үйлдвэрлэгчийг төлөөлж байна. UFC Group бол импортын худалдаанаас илүүтэй бүтээгдэхүүнийг цоо шинээр бий болгодог үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ эдийн засгийн хямрал та бүхэнд яаж нөлөөлж байна? Одоо хямрал гэж ярихад бол буруутгаар болчихлоо шүү дээ. Яг л дотоодын нэг бүтээгдэхүүн төсөлт маань бараг тэгтэй тэнцэх гэж байна тийм. Ерөн зүгээр өнөөдөр иргэдийн худалдаа авах чадвар бол үнэхээр асар их хэмжээгээр буурсан байна. Одоо 40-50% буурсан байна. За энэ бол орон нутгшир Улаанбаатар хотын ялгаагүй. За худалдаа авах чадвар буунаас чинь бүхий бизнесүүд бараа хэрэглэлт бол одоо муу гэсэн үг шүү дээ. За бараа хэрэглэлт муудад их компани ч ашиг олгохтой байх боломжгүй байна гэх юм. За ингээд зардлаа ханах тийм ээ. Одоо энэ үйл ажиллагаанд хэвийн үлдэхийн тулд систем яриад сонгохын зарлаа тань. За ингээ эргээд дахиад нэг бодлогочлон дахиад буураад гэтэл ийм тасралтгүй гинжээ бол явна шүү дээ. Тэгэхээр энэ ялгаагүй бидний бизнест ялгаагүй тулгарч байгаа асуудал юм болчиход байна. Бид бүгд эндээс яаж гарах вэ? Яаж одоо юу гэдэг зөв стратегиас сонгож яаж одоо юу гэдэг дараагийн алхам хийх үү гэдэг эрэлх явуул хийцгэж байна л да. Эдийн засаг буурахаар одоо манай төрийн ханш зэрэг унтсан байгаа тийм ээ. Гадаад валютаа харьцах юм чинь. За энэ дээр манай зарим их багш болохоор энэ бол Монголын хувьд хэрэгтэй гэж яриад байгаа юм шүү дээ. Экспорт одоо бүтээгдэхүүн үйлчлэг гаргахад одоо ханш суул байна гэж чухлаа. Яг онлын хувьд тийм үнэн. Бидний нөгөө экспорт гарч байгаа бүтээгдэхүүн үнэн өөрөө 4-5 дахин гадаад зах зээл дээр унтсан шүү дээ. Одоо 150 зардаг байсан, 150 зардаг байсан төмрийн өдөр 20-30 доллар болсон гэдэг чинь энэ бол гол түүхий нөгөө экспортын түүхий чинь уул уурхай байсан хэцүү. Тэр энэ бол бид нар нэг тийм сөрөг нөлөөлөл авчирна гэсэн ирэх нөлөө авчирхгүй. За бусад хөдөө аж ахуйнтай бүтээгдэхүүний экспорт бол өндөр хувь эзэлдэг шүү дээ. Тэгэхээр нэг нь экспорт нь өөрөө импортоос юм бага нөхцөлд бол өссөн өсөөгөө нэг тийм сайн үр дүнг авчрахгүй байгаа юм л да. Магадгүй тодорхой хугацааны дараа бид харин манад байгаа энэ одоо харьцангуй давуу тал маань юу юм бэ гэхээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн уул уурхай шүү дээ. Тэгэхээр энийг яг экспортын чиглэлд үнэхээр одоо тэнд нийт зөвхөн бүтээгдэхүүн болгосныг чадсны дараа л энэ асуудал бид одоо нааштайгаар ихэхээс өнөөдрийн өсөлт байдлаар тийм сайн үр дүн авчиртай. Чацран дээр жишээ аваад ярих. Түүхийн хэд маань угаасаа жоохон бохгүй. Монголын төвд бараг байхгүй тайлхан бохгүй. Ийм имийг жишээ гадныхын экспортын хэмжээгээр авах гэдэг нь өндөр байхгүй шүү дээ. Жишээлбэл Японд байгуулах чөлөөт худалдааны гэрээгээр бол Япон руу гаргах экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийн нэг чацран байсан. Тийм. Тэгэхээр нөгөө түүхийн эдийн нөөц гэж зүйл байгаа шүү дээ. Манай түүхийн нөөц чинь гадаад зах зээл тийм хүртээмжтэй байх ус биш маш бага. За Японд байгуулсан тэр чөлөөт худалдааны хэлцэл бол үнэхээр сайн гэж ярьж байгаа боловч яг нөгөө 12 оноос өмнө хоёр улсын хооронд харилцан орж гарч ирсэн бараа бүтээгдэхүүн болчихсон шүү дээ. Тэгэхээр манайхаас тэрнээс өмнө манайхаас гарч ирсэн бүтээгдэхүүн бол өөрөө маш цөөхөн шүү дээ. Тэгэхээр бидэрт бол нэг хөөслөд байх. Харин бид энийг зүгээр яаж харах ёстой юм бэ гэхээр Японы одоо магадгүй зарим нэг одоо хятадд одоо өнөөдөр хайрцагчаар хөдөө аж ахуйн албан өмчлээ тийм ээ. Тэгэхээр магадгүй Японы хамт усан хөрөнгө оруулалтын үйлдвэрийг Монголд байгуулад тэр түүхийд ашиглаад буцаагаад экспортлох ийм шинэ зах зээл хайх нь илүү үр өгөөжтэй байх. Түүнээс өнөөдөр байгаа бүтээгдэхүүний түр экспорт гэж бид нар ярих юм боломжтой байна. Туршлагын зоримоор баг зэрэг гаргаж байгаа зүйл юм. Харин хамгийн их боломжтой бүтээгдэхүүн архин бүтээгдэхүүн. Архин бүтээгдэхүүнээ манай төрийнхөө өөрсдөө нөгөө болохгүй нэгсээр хагаад бүгднийг ингээд нураагаа хийсэн шүү дээ. Тэгэхээр ингээд татвар ер нь сүүлийн 2012 хүртэл архин бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудын өсөлтөө зөв хүчтэй байсны үр дүнд бол сав баглаа бол бүтээгдэхүүний чанар технологи маш сайн болсон. Дэлхийн аль ч улстай өсөлтөө суулж чадсан. Дээрээс нь албан бус сектор нь буураад албан сектор руу нэмэгдсэн тийм үү. Ерөөсөө арх үйлдвэрлэлийн 70-80 орчим хувь нь албан секторт шүүрсэн. Энийг дэвд ашиг орлого бүхэн нэмэгдсэн. Компанид гадаад зах зээлээр маш их ажилласан. За ингээд 13-4 оноос өнөөдөр чинь татварыг 2 дахин өсгөө. Дээрээс нь долларын ханшны нөгөө өсөлт зэрэг нөлөөлөд эдгээр компанид ихэнх нь одоо бизнесийн маш хүнд байдалтай нүүр тулсан шүү дээ. За ингээд ирэхээр гадаад зах зээлд ажиллах, дотоод зах зээлээ хадаж өгөхийн тулд маш их ажиллах шаардлагатай болсон. Дээрээс нь өнөөдөр энэ салбарын нөхцөл байдал нөгөө 70-80% нь эрүүл байсан бол одоо 70-80% нь одоо ямар нэгэн байдлаар татвар төлдөг.
тэр нөгөө хууль сүлээс нь компаниудын бүтээгдэхүүнүүд дүүцсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хэвийн бизнес секторын одоо ингээд алаа ийдсэн. Тийм байхгүй болгоцсон. Тэгэхээр энэ чинь буцаад гадаад зах зээл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөгөө экспортлох төр олон ажил бол одоо зардал гаргаж явж байгаа бүгд ингээд өвгөө болчихлоо. Энэ нөгөө төрийн нөгөө нөлөө гэдэг нэг ийм юмар л тавилах гэдэг юм л да. Зүгээр явжсэн зах зээлийг энд нэг төсөв дутлаагингүүтэл татврын нэмэлт алаа ичдэг. Гэх мэт юм нэг юм гинтийн ямар нэгэн судалгаа шинжилгээгүй юм үйлдэлүүд асар хүнд байна. Тэгчээд долларын ханш одоо өсөж байгаа нь экспорт нь нэмэртэй гэдэг. Яг судлаад үзэхээр тэрээс тэгж их хэмжээгээр гараад доллар болоод өргөдөх юм бид бол ухаансуур байхгүй. За танд баярлалаа. За бид UFC группийн ерөнхийлөгч Улаанбаатарын захиралдааны техник гүйцэтгэх захирал амар түвшинтэй ярилцлаа. Эдийн засгийн форум төрийн орхинд 2 дахь өдрөө үргэлжлэж байна.